Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр Galaxy A14 цэцний залаар товчхон танилцуулъя. Samsung A14 5G-ийн 2023 оны 1 сард тодтолтонд гарсан. A series нь Samsung-ийн үн боломжийн mid-range буюу дундаж түвшний давгүй дэлгэц, сайн камера, удаан цэнэгээ барьдаг батарейтай гэх зэрэг S загварын хувьд үл ялэг доош хүч чадалтай утаснуудын цоврол юм а. Өмнөх загвар болох Samsung A13 5G-гээс 1080 пиксел Full HD Plus дэлгэц, 13 мегапиксел селфи камера, 50 мегапиксел үндсэн камера зэргээрээ ялгаатай байгаа юм а. A14 нь 5000 мАh батарейтай, 64 ГБ эсвэл 128 ГБ багтаамжийн сонголттой 1 ТБ хүртэл SD карт дэмжих боломжтой. 2408-ыг харьцах нь 1080 пиксел Full HD Plus дэлгэц нь 90 Гц refresh rate дэмжинэ. USB-C-гээр цэнэглэх боломжтой ба 3.5 мм чихвчний оролттой. Мөн лог товчон дээрээ 3-ны уншигчтай. Android үйлдвэрлэлийн систем нь анх гарахдаа Android 13 дээр суурилсан One UI 5 Core үйлдвэрлэлийн системтэй байсан ба доор хаяж 2 том шинжилэл дэмжинэ гэж амласан бөгөөд өнөөдрийн байдлаар One UI 7 буюу Android 15 болоод байгаа юм байна шүү. Үүнээс цааш үйлдвэрлэлийн систем цаанаасаа дэмжихгүй ч security update авсаар байх болно. A14 5G-гээс хойш 2023 оны 12 сард A15, 2024 оны 10 сард A16, 2025 оны 8 сард A17 5G загварууд гараад байгаа. Танд энэхүү бичлэг таалагдсан бол манай сувгийг дагаарай.